Английн ээлжтэй гарахад бэлэн болоод байна. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. За ингээд бидний ард харагдж байгаа Вестминстерийн ордон болон алдарт Элизабетийн цамхаг харагдж байна. Биг Бен гэдэг нь бол ер нь тэр цагийг хэлж байгаа юм байна. Яг цамхаг нь болохоор 96 метрийн өндөртөө Элизабетийн цамхаг гэдэг юм байна шүү дээ ер нь. За тэгээд тэр цамхагийнх нь цаг нь өөрөө 13 тонны жинтэй. Тэгээд тийм дотроо байдаг тэр хонхын цагийн дотор байдаг хонхыг нь бол Биг Бен гэж нэрлэдэг юм байна. Тэр нэрээр ер нь дэлхийд ихэнд маш их алдаршсан. За 1834 онд бол яг энэ загвараар баригдсан юм байна. Энээс өмнө болохоор бас төмөрт бүрэн шатсан юм байна шүү дээ. Хуучин барилга нь бол Элизабет цамхаг бол 1859 онд ашиглалтанд орсон юм байна. Хийц загварын хувьд бол неоготик загвараар одоо барьсан ийм гайхамшигтай ордон дээр бид нар хүрээд ирчлээ. За яг тэр ордны доор одоо бид нар очин тэнд маш их хүн байгаа. Хүн бужигнаад одоо юм ярих гэхээр бараг сонсогдохгүй тийм чимээ ихтэй байна. Ер нь бол энэ англичууд бол одоо дэлхийд бас агуу ард түмэн юм. Яагаад тэгэхээр англи хэл бол одоо дэлхийн одоо голлох хэл. Мөн одоо Английн мөнгөн дэвсгэрт фунт стерлинг бол дэлхийн 2 дугаар дайнаас өмнө бас дэлхийн голлох валют байсан. Гэх мэтчлэн одоо Английн одоо эзэмшдэг юм рекордууд зөндөө байх шиг байна шүү. За энэ Вестминстерийн энэ гүүр бол ерөөсө цэвэр төмөр гүүр байгаа. Тэгээ энэ гүүрийг бол одоо ингээд ногоон болон шар өнгөөр ингээд одоо чимгэлж тогтчулсан Ромеовын одоо нуман загвараар барьсан юм байлээ энэ. Тэгээ ер нь англичууд чинь хэдүүлээ нэг гоё пабд орж үзье. Англичууд пив уугаад тэгээ Английн тэр пабууд нь амар чимээ шуугантай байлээ. Пив уугаад зүгээр хоорондоо хашгирч байгаа юм шиг ярьдаг юм байлээ. Хэдүүлээ дандаа пив уудаг нутгаар яваад байгаа байхгүй юу? Одоо Герман, Нидерланд, тэ Швед, Норвег, Дани одоо энэ юунууд чинь Айсланд эдгээр чи бүгд ерөөсөө тийм яг эдний нөгөө хэрэгэлдэг хоол хүн соёлын яриад байхгүй. Англи хэлний Герман одоо энэ Швед тэ Нидерланд эдгээр чи хоорондоо нэг хэлний аймаг учраас төстэй ярьдаг. Тэгээ эдгээр бүгдээрээ ингээд адилхан пив уудаг. Нэг англи пив ууя та тэ. Англи пив ууя. Хөлбөмбөг үүдэж болохгүй хаа тэ. Хөлбөмбөгийн орнолтой. Хөлбөмбөгөө тоглоод пив уугаад тэгээд орилол байж байгаа. Английн фанатикад бүр алдартай шүү дээ. Тийм шүү дээ. Ослог зодоон гаргана. Одоо харин тэр намдсан юм шиг байна тэ. Тийм шүү дээ. Камер мамерт болоод. Тэрс дээр үуч амар өст Английн фанат. Манай алдарт Вен Рүүни чинь одоо Манчестер тоглолт юм шиг байна тий. Рүүни Манчестер өчтөрийн тэр Челси чинь одоо Фрэнк Ламперт, Джон Терри хоёр чинь одоо Английн хоёр алдартай хоёр тоглогчтой. Тэгээд бусд нь бол ихэнх дандаа гадны легионер тоглогчд шүү дээ. Франц, Итали, тоглож аа мөнгөө зодод авчихсан юм шүү тий. Тэгээ эдгээр тэр хөлбөмбөгийг за Шчондор нь үзэх нь таслах нь 100 зарагчж байгаа. Дээрээс нь реклам сурчлагаа гэдэг. Дээрээс нь энэ телевизүүд гэдэг. Янзаар мөнгө болт юм л шүү дээ. Тийм шүү. Янз бүрийн байдлаар. Тий. Шоу бол утгаар нь хийдэг юм байна шүү. Хөлбөмбөгч одоо хамгийн их мөнгө олдог, хамгийн том спорт гэдэг байгаа шүү. Тэр тусмаа Английн Премьер Лиг бол амар их мөнгө олдог. За ингээд Лондонгийн төвөөс одоо англичуудын бас соёлын нэг хэсэг болсон зарим авч идэе да. Энэ Англи бол ерөөсөө дэлхийн бүх үндэстэй амьдардаг газар юм байна. Тийм байна. Лондон бол бас ялангуяа дэлхийн бүх үндэстэн байдаг гэж байна. Тийм үү. Энэ ингэсэн судалгаа гаргасан байл шүү дээ. 100-ны бараг 85% гадаад хүмүүс байна. Харин тий. Тэгээ 15 он яг англич байна. Free ice cream please. Free ice cream vanilla, did you want these? Английн нэг айс крим хийж үзье да.
Гоё маань. За энэ бидний ард харагдж байгаа Вестминстрийн ордон бол Лондонгийн нэрийн утас болсон жуулчдын одоо гол үзмэрийн хэсгээ. Энэ аваар л ерөн жуулчд маш их зураг мураг авахулдаг Лондонгийн нэрийн утас болсон барилга. Тэгээ 1997 онд энэ Вестминстрийн ордон ЮНЕСКОгийн соёлын хувьд албан ёсоор бүртгэж авсан. За ер нь бас тусгай өдрүүдээр бас цаг аваад орж үзэж болдог. За энэ Вестминстрийн ордныг төмрийн дараа шинчилж барьснаас хойш одоо удахгүй нэг 7-8 жилийн дараа 200 жилийн хойно болох гэж байгаа юм байна. За ер нь тэгээд Английн одоо чухал арга хэмжээнүүд, баяр ёслолын үе, аялал жуулчлалын үе бүхэл юм дээр одоо Вестминстрийн ордон бол бэлэг тэмдэг нь болж ирсэн юм сайхан газар байна. За ингээд бид нар Вестминстер Аббей Лондонгийн хамгийн алдартай сүмийн хажууд ирчлээ. За Аббейгийн талбай дээр болохоор энэ холбоотнуудын бас туг байдаг юм байна. Английн Чөрчлийн хөшөө байд юм байна. За Ллойд Жорж гэдэг бас нэг алдартай хүний хөшөө байд юм байна. Хамгийн зүүнтлийнх нь одоо хэний хөшөө юм бэ? Манай Ганди ахны хөшөө шүү дээ. Энэхийг Махатма Ганди Гандигийн хөшөө шүү дээ. Монголд байдаг шүү дээ. Яг тэр хөшөө энд байдаг юм байна. Энэ ер нь бас алдартнуудын хөшөөг ингээд тойруулаад энд хийцсэн юм байна шүү дээ. Энэ талбай дээр. Агуу Winston Churchill гэж. Winston Churchill. Яг дайны үед Англи орныг удирдах ирсэн. Агуу удирдахч шүү дээ. Churchill-ийн түүхч бас бүхэл бүтэн кинонууд нь кино хүртэл зөндөө байдаг шүү дээ, тий. Агуу түүхэн хүн байсан. Одооны Английн залуучууд Churchill-ийг мэдэхгүй байна гэж байгаа шүү дээ. Энэ одооны англи хүүхдүүдээс чи Churchill гэж мэдэхгүй гэсэн чи хин ингээд мэдэхгүй гэд тэгтлээ одоо ингээд түүхэн хүмүүсээ мартсан байна гэж байгаа байхгүй англичууд. Одооны залуучууд. За тэгээд энэ Аббей гэдэг энэ Вестминстрийн энэ алдартай энэ сүм бол 960 онд анх ерөөсөө энд чинь нэг сүм байж байгаад 1240-од онд энэ чинь шинжилж барьсан юм байна шүү дээ. Тэгээ ер нь энэ Английн Вестминстрийн одоо титэм зүүх ёслол, шагнал гардуулах ёслол хүндтэй хүмүүс нас орж марахад энэ Аббейд ёслол нь болд юм байна шүү дээ. Энэ бол Лондонгийн хамгийн чухал бас төвд байдаг те заавал үзэх ёстой газруудын нэг юм байна. Ер нь бол ингээд энэ талаасаа эхлээл ингээд Вестминстрийн ордон, парламентын ордон те ингээ Аббей гэдэг ийшээ Бакингем руу бид нараас одоо алхаа явж байна. Английн далбаачууд Австрал, Канада, Шинэ Зеландын далбаанд дотор байж байгаа шүү дээ. Шинэ Зеланд. Тий. Тэд нар чинь одоо Английн одоо бас харьяаны улсууд шүү дээ. Австрал чи Английн хорих лагер байсан гэдэг. Хорихуудын тийш зүрх шорон байсан газар. Австрал төвлөө болохоор англичууд хүнд гэмт хэрэгтнүүдээ ууж тэнд бүр цөлдгөнд ингэж авиж хайдаг байсан чинь тэдгэр хүмүүс нь тэнцээ амьдрал суурьшаад Австрал твийг байгуулад тэр бүх бүтээн байгуулалт юмнуудыг эхлүүлж ирсэн гэж байгаа шүү дээ. Энэ тугнууд чинь болохоор Английн хамтын нөхцөлийн орнуудын туг юм байна шүү дээ. 21 туг байгаа юм байна. Тийм үү. Тэг бодвол нөө Wales Males гэдэг одоо энэ ойрхон хамтын нөхцөлийн орнуудын туг байл гэдэг бодвол тий. Бөм бүжиг төмд үтгэсэн сайхан газар байна шүү Лондон ч. Энэ зүлгэн дээр бол ингээд бас чөлөөтэй зураг мураг ахуулж болдгийм байна. Чөлөөтэй суугаад идэж уугаад явдсан юм байна шүү дээ хүмүүс чинь бүр. Зүлэг мүлгэн дээрээ сайхан гიშгээд ер нь тоохгүй юм байна шүү дээ англичууд чинь. Өөр газар чи болохгүй гэдэг тийш. Скандинавын орнууд руу чи айгүй маягтай шүү дээ тий. Энд чи бол хамаагүй юм байна. Хамаагүй ёо. За яг бидний энэ ард талаараа инх тайвны бэлэг тэмдэг Махатма Ганди. Хамгийн тав хөшөө шүү. Тий, хүмүүнлэгийн одоо бас илчтэй тийм ээ. Энэ чинь зөөлөн бодлогоор тэмцсэн байхгүй. Англичууд бол цус асруулахыг хүсээд идэг. Манай хүн болохоор дандаа ивэр хөвцөд идэг. Тэгээд эдний чинь турхраа дунд нь янз янзын бослог самуун гарахад Ганди чинь тэрнээс болоод дандаа шоронд орчдөг. Тэгээд шорондоо ороод суухаараа өсгөлэн зарладаг. Ингээд дандаа зөөлөн бодлогоор орж идэг. Энэ англичуудыг ганц буулгаж авсан юм чинь Махатма Ганди байхгүй. Тэгээ энэ чи англич колоно болоод энэ тхийг колоноос гаргачихж байгаа байхгүй. Гандигийн босдоос болоод. Тэнгүүд хоорондоо Пакистан энэ тхийг хоёр чинь шашны маргаан гаргацсан. Уцаар алцаад гэх юм. Тэгээ Ганди үйлжсэн гэж бас тэр үед. Тэгэхээр энэ орныг яач вэ? Энэ орныг би цус асрахгүй нэг ч хүн өгөхгүй ийм болгомоор байна. Энд их чи давс олборлоход заавал засгийн газрын зөвшөөрөлтэй англи улсын зөвшөөрлөөр давс авах. Тэгээ хинч тэр давс нь манган үнэтэй. Энэ асуудал дээр чинь давсны бослох гэдэг юм чинь Ганди ч бас гаргаж ирсэн байна. Зөв. Хүн болгон давс авах хэрэгтэй. Далаа дээр ингэж жагаад хатцсан давсыг бид нар ягаа идэж удаа тэр хүнээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Ийм маягаар дэмжижсэн. Бас мундаг зүг шүү. Энэ чинь мод чулуу муулуугаар зохиод зодоод ердөөсөө энэ чинь ердөөсөө хүн зодоход урдаас нь эсрэг үзэхгүй зодуулаад сууж идэг юм байна. Зөөлөө харгаад байна.
Англич өөрөө ирэхэд яг ийм Ямар сандал энд Лондонгийн төв хөшөөнө шүү дээ. оролтоор бие ороод ихтэй Английн бүх сон дээр гарч ирсэн. Нэг гуйлах чи бараг л энтхийн нэг гуйлах чи ирлээ юу сүртэй ингэж хэлсэн гэж байна. Тэгээ яваад өгөхт нь Англи орн бид нар аягүй шившигтэй юм яас гэсэн. Энэ ард түмнийг ингэж бид нар колониос ямар их байна. Бид нар тэрчлөгийн өвөөлдөө гэдэг ард түмнэрт хэлсэн байна. Тэгээд ер нь тусаалгасан шүү дээ. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эко ногоон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. За нэг сайхан өстө кофе уугаа сууж. Ялчгүй хөдөлгөөтэй юм аа тий. Тэгэхээр би бол нэр Лондонг бас арай л ийм хүнтэй гэж яста төсөлж байгаа ч юм. Амар их зайг юм шүү дээ. яста хөл их зайгүй. Амар бол. Жуулч амар. Метрополитен шүү дээ. Монголчууд их амьдэрдэг. Миний хувьд бол арай л хүн ихтэй газар байна да. Хятад явж байгаа шүү дээ. Бээжинд явж байгаа шүү дээ. Тэгээ сайн байна уу сайхан байна. Гоё байна шүү дээ бас. Яста нарлаг Лондон байна да. Нардлагаар ухчихсан. Мөхөг гэдээсэн чинь бидрийг ста нартаа ухчихсан да. Хард харагдаж байгаа бол Английн Лондон хотын төв Вестминстрийн хэсэгт орших Букингемийн ордон дээр ирсэн байна. За энэ ордон чинь бол одоогийн хааны ордон. Тухайн үед анх баригдахдаа бол Букингем гэдэг тийм гүн байсан юм байна шүү дээ. Букингем гүн бол одоо өөртөө зориулж 1703 онд барьсан. За тэгээд сүүлд нь 1761 онд Жорж хаан энийг чи худалдаж авсан юм байна. 1837 онд алдарт Виктория хатан хаан ч одоо энд сууснаар аль биесээр хааны ордон болсон юм байна шүү дээ. Тэгээд Английн одоо хааны гэр бүлийн одоо угсаа залгамжилт сууж байгаа Букингемийн ордон бол 775 өрөөтэй юм байна. Францын Версалийн ордон, за мөн Австрийн Вений одоо Сисигийн ордон эднийг санагдуулмаар те том ордон биш үү? Гоё ордон байна. Хашаа машинууд Версалийн ордонгийн хашаа машин мангар адилхан шүү дээ. Алтан юм. Бас л гоёмсог юм аа. Лаг юм аа. Цэцэг төрөлөө Тийм байна. янз юм шүү удаа. Түрүү нөө Виктория хатан гэж ярьж ирсэн. Виктория хатан бол хамгийн удаан хугацаанд үе 63 жил одоо Английн төрийг барьсан байсан. За түүний дараа бол саяхан 3 жилийн өмнө нас орсон Элизабет хатан бол одоо тэр Виктория хааны 63 жил төр барьсан рекордыг эвдээд 70 жил одоо төр барьсан юм байна шүү дээ. Саяхан нөгөө нас орсон Элизабет 2 өстэй тий. 2 тий. Ааха. Тэр чинь бас Урт наслсан хүн биш үү? тий урт. Эднийхэн ер нь жоо урт настай болсон гэдэг шүү дээ. Ер нь ингээд дэлхийн түүхэнд эзэлсэн газар нутгийнхаа хэмжээгээр бол манай Монголын эзэнт гүрэн бол яг бодит хэмжээгээр нэгт явдаг юм байна. Манайх бол түүхэндээ 33.5 сая километр квадрат газар нутгийг эзэлсэн байдаг. Англи бол 2-т байдаг. Тэгээ яг англичууд бол их олон орныг эзэлсэн, колончлсон, байлдан дагуулж исэн гэл амар ярьдаг штэ тий. Гэтэ миний бодлоор Монголын эзэнт гүрэн бол жинхэнэ агуу байлдан дагуултыг хийж исэн гэж боддог. Яагаад тэрвэ гэхээр тухайн үед тал нутгийн жижигхэн овг аймгаас эхлүүлээд нэгдсэн Монгол улсыг байгуулад газар нутгаа тэлэхдээ манай эзэн Чингис хаан бол яг бодиттой хүчрхэг эзэнт гүрнүүд хаант улсуудтай бол яг байлдаж яг тэгж бодиттойгоор газар нутгаа жинхэнэ цэргийн хүчээр ухааны хүчээр ингээд газар нутгаа тэлж явсан байдаг. Миний бодлоор шүү байна. Англичууд бол ерөнхийдөө тухайн үед одоо арлуудыг те Африкийн арлууд одоо энэ тентгийн жижиг арлууд дандаа зэвсэггүй тийм гар мухар тийм бүдүүлэг тийм боолуудыг бол
эзэлж явсаар байгаад ингээд дэлхийн хэмжээнд тийм Английн эзэнт гүрэн гэдгийг байгуулсан байдаг юм байлээ. Монголын эзэнт гүрний ялгаа нь гэвэл манай өвөг дээдс бол яг өөрөөсөө илүү хүчрхэг орчин үеийн бас ингээд тэр үедээ их хөгжилтэй цэрэг зэвсгийн маш өндөр хэмжээнд хүрсэн тийм улс гүрнүүдийг бол эзэлж явсаар байгаад Еврааз ойрхот оронд маш том газар нутгийг эзэлсэн байдгаа. Тэгээ сүүлдээ бүр эзэлж авсан эзэнт гүрнийхээ хэмжээг бүр газар нутгаа хянж чадхаа байгаад манай Монголын эзэнт гүрний бол задран ботрол төрсэн байдаг. Манай эзэнт гүрэн бол 5 улсыг байгуулсан байдаг тийм ээ. Алтан ордны улс, Ил хаант улс, Цагаатаа улс, Юан гүрэн, Их Монгол улс гэд эзэнт гүрнүүдийг байгуулсан байдгаа. Өнөөдөр ингээд дэлхийд бол ингээд бас морин туураагаараа тамгалж явсан хүмүүсийн үр саднар шүү дээ бид нэр. Тэгээ бас энэ Английн энэ хааны ордны гадаа байхад бас нэг иймэрхүү бодол орж ирлээ. За тэгээд Букингемийн ордон дээр яг үүдэн дээр нэрчлээ. За тэгээд түрүүн манай Бекки бас ярьлаа шүү дээ. Ер нь Английн эзэнт гүрэн болвол 1920 онд одоо эд үедээ байхдаа 35.5 сая км квадрат нутгийг хамарж ирсэн юм байна. Английн колон орнууд бол одоо жишээлбэл Австрал, Шинэ Зеланд, Папуа Нью Гвиней, Фижи, Канада гэл те. Одоо энэ Америкийн ихний одоо 13 мужчин бас Английн колон байсан гэл. За ингээл Азиас болохоор Малайз, Сингапур, Хонконг гэл одоо ингээд маш олон орныг эзэлжсэн. За тэгээд дэлхийн 1-2 дугаар дайны дараа ер нь бол Англи бол маш суларсан юм байна шүү дээ. Энийн гол шалтгаан нь юу гэхээр 1947 онд түрүү манай хурцаа ирсэн нөгөө Махатма Гандигийн одоо хүчээр нөгөө энтгэгчин колоничлоосоо гараад тэгээ ер нь тэрний дараа бол за Английн хүч нь өөрөө сулраад ингээд Английн фунт стерлинг дэлхийн голлох валют байжгаад дэлхийн 2 дугаар дайны дараа одоо доллар чинь дэлхийн голлох валют дээр болоод за тэгээд хамтын ажиллагааны нөхөрлийн одоо Англи одоо хамтын нөхөрлийн орнууд гэдэг чинь ер нь колон байжгаад гарсан орнуудыг хэлж байгаа юм байна шүү дээ. Тэгэнгүүт ер нь энтхийг ингээд колоноос гарчингууд бусад бүх орнуудад ингээд бослог самуун болоод ер нь Английн колоноос гарыг гэдэг санаачлагч үүссэн юм байна шүү дээ. Тэгээ ер нь Англи чи ер нь бол тухайн үед одоо байсан тэр маш том одоо юугаа байр суурь алдсан юм байна. За гэхдээ одоо Канада болон те Австрал одоо энэ хамтын нөхцөлийн орнуудын одоо бэлэг тэмдгийн хаанаар ч одоо Английн хаан одоо болтол байгаа шүү дээ. Хамгийн их Африкаас хүмүүс боолтж ирсэн бол хамгийн түрүүнд боолоо халсан байсан. Баггүй сонирн байгаач. Боолчлоо хамаг юмаа бариуллаа боолоо халлаа. Орчин цаг руугаа айгүй шилжиж штэ тий. Шилжиж сайтай байна. Мэдрэмжтэй байна тий. Тэгээ эдгэр чи бас их амар юм англи хүн чи их юмаа хүнд илэрхийлдэг амар юм хүлээжтэй тайван хүмүүс юм байна. Ер нь бол. Яг тэрний энэ хаан дээр гараад байгаа байхгүй. Бүх хаадууд ингээл хямрал 11 онд Орос чинь хувьсгал гараад хаанаа халаад бөө юм болсон шүү дээ. Тэгэхэд чин тэр чин дөрвөх гээд англи эдгэр чи хамаатнууд гэж шүү. Бичиг өгсөн гэж байгаа байхгүй. Би одоо англи улс руу ингээд дөрвийгээд ингэж яах эдгэр хүлээж аваа. Яагаад тэр энэ дээрээ дахиад бас бослог самуун гарч магадгүй юм байна. Англи ч өөрөө хаан засаглах юм айжмаар парламент руу ирэхээ өгөөд зөөлөн бодлого явуулчих жоох. Тэгээд чинь одоо ингээл эн чинь ингээд хаан маань ингээл явж шít. Зүг. Одоо Тухайлаг тий. Бос төрийн бас орчин цаг руугаа шилжиж ер нь боолын нийгэм ингээд цаашаа явахаа байсан байна гэдгийг мэдэрсэн мэдрэмжтэй бодлого байна тий. Хурд хөвсөж байгаа байхгүй. Энэ хөвсөл айгуу сайн явж байгаа. Энд тэгчээ асар их хүний хүчтэй байсан байхгүй. Тэгээд энд тэгч чулуу урлал мурлал гэдэг одоо бүх юмнууд бүх юм эндхийн тэгэл тариа газар тариалан мариалан чинь бол амар байсан шүү дээ. Тэр чи бүгдийг англичууд чи хамгийн юм дараа хэлж байгаа. Аргач хөмдөө бас дэлхийн голлог нэг номерын валют чинь паунд, Английн фунт стерлинг байсан байлээ шүү дээ. Тэгээд дараа нь яг доллар болоо байрыг эзэлсэн байдаг. 2 дугаар дайны дараа Америкууд ер нь айгүй залтай бодлогод явуулж эхийн бас голлох гүрэн болсон шүү дээ. Тэр нэг уран улс Яалтын гэрээ гэж байгаа шүү дээ. Ер нь тоглоомын дүрмөө ярьсан гэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо яаж Монголын эзэнт гүрнийг яаж гүйцэх вэ те? Яг одоо ингээд хүмүүс ингээд за танаа Монголын тэгээд юм нь хаана байгаа, орд нь хаана байгаа, Чингис хаан чи юу үлдээсэн гэж айгүй их асуудаг байхгүй юу? Танаа монголчин очиод юу үлдсэн ингээд
Эн чинь болохоор манай тал нутаг нүүдэлчин Монголын хаадуудын ерөөсөө явуулж исэн маш нууц. Ерөөсөө бүх хот барьж байгаагүй дандаа бүх юмыг нууцлаг. Монголчуудын манай нүүдэлчдийн ганц гайхалтай юм тэр шүү дээ. Одоо ер нь Монголын агуу хаадууд чи өчнөө хаадууд биш шээ. Их баг хаадууд, хаттууд эдгээр хүмүүсээс нэгнийхэн ч шарил бунхныг олсон юм байна уу? Нэг нь ч байхгүй. Энэ бол бүгд Монголын их эзэнт гүрний агуу бүх юмаа нууцлаг далд явуулж ирсэн л нэг илэрхийлэл. Тийм ч утгаараа өнөөдөр тэрийг хинч хараагүй, хинч мэдгүй. Гэхдээ түүхэнд маш тодор бичиж үлдээсэн. Одоо дэлхийн маш том судруудад байдаг штэ. Алтан товчтэй, Рашид Аддины судрын чуулган. Ерөөс энийг үгүйсэх ямар ч боломжгүй. Тэрдээ дэлхийд маш олон түүхчд энийг ерөөс он цаг сар хугацаатай хүмүүсийн нэр устдаа бүгдийн тэмдэглээд үлдээсэн байгаа. Манай Монголын түүхэн ч байгаа, дэлхийн түүхэн ч байгаа. Тэгэхээр заавал бид нар тийм том ордон, орд хаш байх шаардлага нь байхгүй л те. Эзэн Чингис хаан Монголын эзэнт гүрэн шиг бүх шашныг нэгэн дор цуглуулж, зөвшөөрж, бүх үндэстэн эв найртай маш тайван амьдарч исэн улс бол ерөөсөө дэлхийн түүхэнд урд хожид доос өнөөдрийг хүртэл ганцхан Монголын эзэнт гүрэн байсан гэж. Тэнд ямар ч боолчл байгаагүй. Шуналгүй ээжэж энэ орн чинь энэ Монгол улс чинь хүчрэг болсон байхгүй. Ягаад гэвэл тэнд шунал байхгүй. Алт эрдэнэс нэг ингээд баяжи гэсэн ойлголт байхгүй. Эд баялагийг хизээ шүтэж яваагүй. Бүх зүйлсийг хөдөлмөр чадчихсан. Иран улсыг эзлээд тэр хааны манай агуу хүлэг хаан чинь тэгжсэн шүү дээ. Чи энэ хурааж ард түмнээсээ харамссан эд баялгаа чи ард түмэндээ хоол талхаваад өгжсэн бол өнөөдөр чамайг хамгаалах байлаа. Гэтэл чамайг бүгд барьж өглөө. Чиний эрдэнсийг хүртэл зааж өглөө гэд чи одоо энэ насаараа цуглуулж хураасан эд мөнгөө бүгдийг өөрөө идээд өгөхөрэй гэд бүх нүд дам хоолоор нь алт мөнгөөр цутгаж хороож исэн байдаг штэ манай хүлэг хаан. Энэ бол Монголын эзэнт гүрний барьжсэн бодлогын бол шууд нэг жишээ штэ. Монголчууд хизээч эд баялагийг шүтэж байгаагүй үргэлж эрдэм боловсрал те тийм оюун санааг ерөөсөө дээд нэг номерт тавьчихсан. Тийм л санчин бомбтой уулзаад хүртэл те. Тий. Тэр эрдэмтдтэй цуглуулаад ярьсан байдаг штэ. Тий. Хийсэндээ байдаг. Монгол хүний хийсэндээ байдаг чанар амар гэж байгаа штэ. За энэ орд руу ингэн нэг ч хүн алахгүй, ингэхгүй. Та нар ингээд буугаад гэх юм бол ингэн одоо нэг мэдлэгтэй тэгдэг штэ. Ам ар байна уу гэдэг штэ. Тэгэл одоо ер нь ингээд манай Монголын хувлаа хаанаас эхлээл те. Манай Монголын одоо эзэнт гүрний ил хаадууд байна. Манай их Монгол улсын хаадууд, цагаатан ус ер нь бүгд л үе үеийн хаадууд одоо наад зах нь дэлхийн гадаад харилцааг ерөөсөө амар явж исэн байна шүү дээ. Одоо энэ дайн болж байгаа энэ газын зурвсыг хүртэл манай Үлзийт хаан те Францын гоо Филипп хаан руу загтал бичээд тэр загтал нь одоо энэ юунд Францын үндэсний архивд нь байдаг гэж байгаа байхгүй. Тэрэн дээр ингээд танаа хүч авсраа энэ газын зурвсыг эзлэе. Танаа тэрийг өгөө, манайх энийг авъя гэдэг бүр дэлхийг хуваагаад захираад ингээд шашин хоорондыг ингээд зогцоож явсан. Дэлхийд ер нь лалын шашныг ингээд зогцоож ер нь амар амгаланд оруулсан ганцхан улс энэ Монгол л байдэн шүү дээ. Энэ манай агуу хүлэг хаан бол энийг хийж исэн. Монголчуудыг байлдан дагуулж байсан үед энэ торгоны замд чи юудас ямар дээрм тонол юу ч байхгүй. Бүгдийг яг дипломат аргаар шийдсэн. Шашныг шашнаараа шийдсэн. Бүгдийг ингээд яг гоё зохицуулаад хийцэн байна. Тэр чи ерөөсөө Монголын их амар амгалан гэдэг нэг хил зүг байгаа шүү дээ. Нэгэн эмхтэй заяо. Мөрөн дээр цар дөрөн алт ингээд мөрөн дээрөө тавиад алхахад тэр хүнийг ганцаараа явахад ямар ч хамгаалтгүй явах тэр хүн зөв зүгээр амар амгалан явнаа гэж байгаа байхгүй. Ийм амар амгалан манай Монголын эзэнт гүрэн дэлхийд дахинд бол бүтээн байгуулж өгсөн байд юм аа. Тэгээ одоо ч гэсэн монголчууд маань те. Тэгээ одоо ч гэсэн илүү өнөөдрөөс илүү маргааш сайхны төлөө те хичээгээд явах юм бол ер нь болохгүй юм байхгүй шүү. Тийм шүү дээ. Амны одоо өнөөдөр монголчуудыг одоо ингээд хэцүү ингээд дорд үзэх арга байхгүй шүү дээ. Бид нар өнөөдрийг хүртэл ингээд Монголын их Монгол улс маань хэдийгээр тийм амар хуучных шиг биш ч гэсэн өнөөдөр Монгол улс гал голонтой бадраагаал энэ Төв Азийн цээжинд ингээд соёлоороо яасан тусгаар тогтносон Монгол улс маань гэж хоёр том их хүмүүс байна гэдэг чинь бас олшин тогтоод байна юм бас энэ хувь заяа л да. За бидний ард Английн алдарт
хатан хаан Викториягийн хөшөө байна. За энэ хөшөөн дээр л Виктория Regina Imperatrix гэж бичсэн байгаа. Тэр нь бол эзэнт гүрний хатан хаан гэсэн утгатай юм шиг байна. Тэгээ Виктория хатан хаан бол 1837 оноос 1900 оныг хүртэл 63 жил Английн хатан хаанаар одоо хүчин зүтгэжсэн ийм эмэгтэй байна. За тэгээ бид нар бол энэ Бакингhamын ордноор бол маш тухтай явлаа. Одоо засвартай байгаа юм байлаа. Дотор талдаа уг нь хүмүүсийг оруулж үзүүлдэг. Тэгээд 10 сард нээгдэнэ гэж хэлээ. Энэ Виктория хатны хөшөөг тойрсон энэ хөшөөнүүд дээр бас Шинэ Зеланд, Австрали, Канада энэ төргээ бичсэн байх шүү. Өчигдрийн болохоор Виктория хатан хааны нөхөр Альбертийн мемориал хөшөө болохоор Аз, Европ, Америк, Африк гэх дөрвөн твийн одоо төрсөлсөн хөшөөнүүд ингээд тойруулаад тавьсан. Аз дээр нь болохоор нөө энтхийн заан маань байсан шүү. Харин тийм шүү дээ. Бид нар харсан шүү дээ. Энтхийн заа нэг хятад суудсан. Тийм хятад сууж мурцсан. Ер нь дэлхийн бүх оронд ямар ч гар хүрсэн юм шүү. Англичууд ч багаар чамд газраас нь аваад. Тийм шүү дээ. Африк ч бас Египт чинь бас колоничлж ирсэн. Тэр чинь амар манай. За ингээд бид нар чинь Лондонгийн алдарт одоо хар таксинд такситэй тий. амар том 6 хүн суугаар. Энд бас нэг хүн суун. Тагур Джеймс Бонд кинонд тоглож байгаа юм шүү. Энэ Английн бас айгүй гоё. Ер нь Англи энэ Лондон хот чинь бол өөрөө ерөөсөө урлаг соёлын хот шүү дээ. Одоо жишээлбэл дэлхийн бас айгүй Холливуудын айгүй хийтэд киноны зураг авалтыг энд айгүй хийдэг. Джеймс Бонд тий. Гоё кинонууд одоо урлаг соёл гэх юм бол англич өөрөө дэлхийн pop одоо rock-ийн бол ерөөсөө толгой ус шүү дээ. Энэчээс дэлхийн бүхэл алдартай хамтлаг дууч төрсэн байдаг. Жишээлбэл одоо алдарт Beatles хамтлаг те. Rolling Stones тэгэл Queen хамтлаг гээл Queen, Freddie Mercury тийм Pink Floyd, Bad Boys Blue. Тийм Bad Boys Blue. Ер нь энэ хамгийн мундаг хамтлагууд бол бүгд л энэ East 17 нь шүү Англиас дээ. төрсэн байдаг шүү дээ. Минус East 17 баг дуулах шүү манай. East 17 мэд болохгүй. Би нөгөө анх нөгөө англи үсэг сурж байгаа л. Тэгээд нэг хүний нэр уншдаг байхгүй. Тэгээд нэг найзтайгаа маргалдаад. За. Тэгс нөгөөтг чинь Жорж Майклыг л би юу гэсэн вэ? Георги Михаил гэж тоо. Юу гэнэ гэж. Георги Михаил. Гүй энэ чи Георги Михаил гэж чи уншиж мэдэхгүй байна. Би англи үсэг сурсан гэл. Тэгэл тэрүүгээр жоохон байсан юм чи. Тэгээд чи Жорж Майклыг л гар Георги Михаил гээл дуучин Георги Михаил гээл буцаад тавьсан байна. Тэгээд энэ хурцхан бас англиас гаралтай байлаа шүү дээ. Elton John. Алдарт Elton John. Георги Михаил. Elton John байна. Одоо энэ алдарт Coldplay хамтлаг тий. Орчин үеийн одоо залуусын сонсох дуртай Oasis, Coldplay, James Blunt, Spice Girls, Shake That. Энэ таксинд суусан чинь эдний энэ таксиных нь энэ англичууд бас яг юм анги стандартаар барих юм тий. Гоё хийж байгаа. Энэ таксиныхаа энэ хэв загвар маврыг өөрчлөхгүй дээ. Ердөөс яг тэр Амар гоё. бас л амар. Энэ ихтэй бүр сүүлийн үеийн такси. Сүүлийн такси гаднаас харахад яг нэг дээрвийнхээ такси шиг л. Яг одоо бол 6 паунд 40 центийн юутай төлбөр нь явж байгаа юм байна. Дэлхийн 2 дугаар 1941 онд Германууд энэ Англиг Лондон бөмбөгдсөн юм байна шүү дээ. Бөмбөгдөөд ер нь айгүй их барилга байшин сүйдэж ингэж исэн юм байна. Тэгээд бас 41 оноос тэр бөмбөгдөлтөөс хойш дэлхийн 2 дугаар дайнд дуусаад энэ англичууд энэ лондончууд ялангуяа энэ хот төлөвлөгөөндөө бас дахиж шинэ өнгөйс оруулсан юм орчин үеийн. Тэгээд бас энэ бүр одоо орчин үеийн Лондон ч үүсэх бас нэг үндслэл одоо юун тавьчихсан юм байна шүү дээ. Тэрнээс улбаалагдаад. Тийм Лондон мондын том хотууд доороо дахиад хорчиг энтэй байлаа шүү дээ. Тэгвэр усан сан ман одоо бороор ус орлоо шүү дээ. Тэн доороо юм сан мантай байдаг шүү дээ. Борооных усыг хураадаг. Энэ Букингемийн хааны ордон болохоор ер нь энэ эдний хааны одоо гол үндсэн ордон юм байлээ. Тэгээд дахиад бас тэр нэг ордон байсан бид нэр өчтөрийн нөөц Kensington Palace гэдэг. Тийм Kensington Palace дээр чинь болохоор нэг одоо хааны нэг ханхуун уурлаад гэрээсээ гарч яваад энд бас ирээд тэр Kensington-ы юунд байрч яатсан юм байлээ шүү дээ. Амьдэрсэн юм байлээ шүү дээ. Тэгээд тэр нь явандаа болохоор бас энэ хааны гэр бүлийн бас нэгэн одоо ордон болоод хувирцсан.
Тэгээд эдгээр чиг олон ордонтой юм байна өө. Эдгээр чинь бүр баян гэж бүр амар юм байна. Эдгээр чи аргагүй шүү дээ. Эдгэрийн ордон цайцыг тоолоод чи бид нэр Замбраагүй. муу тарихгүй юм байна. Манайс уурлаад шууд хөөш. Манайс уурлаад шууд гэртээ очиад лагрын байшин барьж байгаа. Лагрын байшин. Яшиг гэл. Яшиг гэл. Жигчтэй юм. Оо тэгвэл би тэр юу руу явлаа гэл. Гачууфтар нэг байшин бариад амьдарч гээд. Яг тэрнтэй адилхан юм шүү дээ. Эдгээр ер нь ихтэй айгүй тийм орчин үеийн тийм джентльмен их мэдрэмжтэй ард түмэн байна. Одоо юм ингээл хуучны колоничлал те эзлэн төрөмгөллийн аргаар биш одоо орчин үеийн аргаар энэ улс орнуудтай айгүй гоё хамтарч ажиллаж 50 замаар те яагаад тэгсэн мөртлөө цаагаараа ерөөд нь базаас манайх шүү гэл ингээл базаастай тийм л хүмүүс юм байна штэ. Юу гараад Тийм басан байна. шүү дээ. Ер нь энэ Лондонгийн энэ одоо үйлчлэгээний газрууд, зочд буудал, энэ бар, ресторанууд дресс кодтой. Жишээлбэл ийм гоё хувцсан хүнийгээс оруулдаг юм биш үү? Жишээл шорттой ч юм уу те одоо ингээл одоо сандалтай хүмүүнийг оруулдаг. Цамцууд одоо Наа чи гайгүй лорд цамц байна. Жадооч нар энэ цамц өмсдөг гэж Жадооч байна. нар. Ялангуяа тийм Ханцуугүй. ханцуугийн бүр огт шууд харилдаг гэж байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Euro Travel. Одоо өнөөдөр бид нэр Таймс мөрнөөр круиз аялал хийх гэж байна. Тэгээд Гринвичийн цаг гэдэг нэг чухал газар очино. За мөн Tower of London үзнэ өнөөдөр. За өнөөдрөөс үзэх юмнууд их байна. Дуурчин их сайхан амарлаа. Ер нь бас Лондонгийн халуун өдрүүд эхэлсэн байна. Одоо ер нь буруу өрөлттэй машин барай сурчлаа ерөөсөө. Урчин бас нэрээ яс торгуулсан байна. Одоо энэ онгойлгож үзээчгүй. Энд эдэн дүүрний торгуул байгаа. За 80 паунд буюу Монгол мөнгөөр нэг 400 орчим мянгаар торгуулж байгаа юм байна. Charge 160 гэж шүү дээ. 160 гэж юм тий. Тий 800 мянган төгрөг. Нельсон Манделагийн өшөөдөө хоёр дахь таарж штэ Лондонд. Өчтөр Вестминстер Аббегийн хажуутлын талбай дээр бүр томоороо байсан штэ Нельсон Манделагийн өшөө. За 1993 оны 12 сард Нобелийн инх тайвны шагнал хүрчихсэн хүн байна штэ. Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нельсон Мандела. За тэгээд энэ инх тайвны шагналыг авсан гэхээр одоо бас хүн төрөлхтний хүмүүнлэгийн үйлсэд бас чухал хувь нэмрээ оруулсан ерөнхийлөгч юм байна. Бид нар одоо ийшээ круиз аялдаа суух гээд яг Темс мөрнийхөө хажууд ирж байна да. Нарлаг Лондон гэж нэрлэмээр юм шүү. Борог нь бас үзье гэж бодсон чинь. Харин тий бороотой нь таасангүй. Хүссэн үсэг орон заяа одоо. Дээшээ одоо Шотланд, Ирланд руу явбал Тий. бороотой таарах байхаа тий. Уэльс бол халуун байгаа хаа. Халуун баха. Тийм баг. I've got sunshine on a cloudy day. When it's cold outside, I've got the month of May. Oh, I guess you'd say, what can make me feel this way, my girl? Talking about my girl, my girl. Ooh. Хүүхдээсээ үзтээ юм уу? Яг нь Парист байдаг шүү дээ. Тэгээ Сена мөрний иргэлээр. Доктор маань суумаар санагдсан чинь. Тий. Бичлэг дээр арай л болчихсон байлаа. Круизныхаа тикетийг авах гал байж байна. Бид нар Westminster-ээс Greenwich орох гэж байгаа. City Cruises гэдэг. Энэ цуух гэж. Тикет маань болохоор юм биш дараа sightseeing timetable on board products гэдэг. Ер нь бид нар бол эндээс Westminster-ээс Greenwich Greenwich-ээс Tower of London гэдэг ингээд авчиж байгаа. За, Лондон хотынхаа голоор круиз аяллаар гарах гад байж байна. Жохоо халуун байна да. Дээр гарвал гоё байх юм. Бас шатчих гад халуун өдөр таарчаад. Ер нь Лондон бас халуун өдөр байдаг юм байна шүү манайхаа. Сэрүүн гэж бодож болохгүй мэн. Tower of London орж Английн хаадын үе үеийн одоо титэм хааны титэмүүдийг одоо орж үзэх гэж байна. Хамгийн том Берланд, хамгийн том чулуун, өмч чулуугаар хийсэн. Тэр чинь үнийн замбрааг үнэтэй гэдэг үү шүү дээ. Үнийн гаргацсан байдаг шүү дээ. Гадаа нөө 2 дугаар Элизабет чинь нөө нэг амар том алмаз нөө өнгөтэй. Дэлхийн хамгийн үнэтэй алмаз байгаа шүү дээ. Том. Тэр чинь энэ тэн дээр нь зарлаатай ингэ байж идэг гэсэн. Тэрнээс нэг л аваад өнгөчмөр байна. Монголоос тэр нэг хүн ирээд амандаа залгисан гэдэг юм. Доод нь түүхэнд үлдэх байхгүй юу?
За ингээд Вестминстерийн гүүрнээс крузэндээ суугаа хөдөлж гин. Тэгээд Лондонгийн хамгийн хүүцэх юмтай хэсэг бол яг энэ хавь байгаа. Энд харагдж байгаа алдарт Лондон ай. За мөн Вестминстерийн гүүр, Вестминстерийн ордон, Элизабет самхаг, Биг Бен, Вестминстер Аббей гэх тээ бүх юмуд нь байгаа. Лондон айч бас өсөр том юм биш үү? Гоё юм байл шүү. Тэгээ энэ бас айгүй гоё. Бүх юм харж байгаа дээрээс нь тий. Дэлхийн одоо металлын биржгээ Лондонд бүр тусдаа тийм бирж байдаг гэж байгаа шүү дээ. Дэлхийн алт одоо өнгөт металл тий. Уул уурхайн бүтээгдэхүүний одоо үн ханшийг тодорхойлж идэв гэсэн. За тэгээ олон төрлийн крузүүд байд юм байна. Тэгээ бид нар эндээ City Cruises гэдэг тэрийг сонгочлоо. Энэ бол бас жуулчдын тайлбартай юм байна. Нийтдээ 14 хэлээр тайлбартай юм байна. Энэ Лондонгийн алдарт Темс мөрөн дээгүүр 200 гаруй гүүр байдаг юм байна. За ер нь бол Парисын Сена мөрөн дээр болохоор 37 гүүр байдаг. За тэгэхэд бол Лондон бол илүү том хот те Парисаас бол хамаагүй том хот юм байна. 200 гаруй том жижиг нийлсэн гүүрүүдтэй юм байна. Одоо бидний ард энэ Англи, Их Британий тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоц ингээд байна. Энийг болохоор ер нь музей болгоод ингээд жуулчид ард түмэнд ингээд үзүүлээд тогтчуулаад байж байгаа юм байна. Том орнууд ер нь ингээд дандаа байлдааны хөлөг онгоцуудаа ингээд музей болгоод газар тавьдсан байх юм тийм. Нью-Йоркт бас байсан, Сан-Диего хотод байсан тийм. Виктори хатны үед одоо тийм шүү дээ. баригдсан гүүр юм биш. Онгодог гүүр тийм. 8 жилийн хугацаанд ингээд барь дуусгасан. Виктори хатны бас үед готик хэв маягаар ингээд барьж исэн гүүр юм байна. Тэгээд одоо тэр яг энэ гүүрийнхаа гол хэсгээр дээшээ өргөдөж онгодог. Яг тэгвэл ачааны хөлөг онгоц гаргахад зориулж бүтээж ирсэн байлаа. Одоо ч гэсэн энэ гүүрний голоор ингээд өргөдөж ачааны хөлөг онгоцуудыг гаргадаг юм байлээ. Тэгээд Лондон хотын төдийгүй Англи улсын гол бэлэг тэмдгийн нэг болсон юм байна. Одоо аяж жуулчлалын гайхалтай сайхан гүүр байна. Үзэсгэлэнтэй гоё харагдаж байна. Энэ шөнө бол өчтөр бид нар очиж бас шөнийн аяллаараа энэ гүүрэн дээгүүр гарч явсан. Үнэхээр гоё байсан. За энэ круз бол яг хоо дотор суугаад дээр суудаг тий. Чөлөөтэй ерөөсөө. Дотроо сайхан ингээд суучдаг. Үйлчлэгээ сайтай юм байна. Үйлчлэгээ бол маш гоё юм байна шүү. За нэг гайхамшигтай тайлбар руу орж ийн доо. 11-р зуунаар аялцгаая. 11-р зуунаар үзэгчтэйгээ хамтдаа бөөндөө аялцгаая. За ингээд үүднээсээ эхлээл ингээд явлаа да. Хий тааврын маань бүтцэн бол энэ байгаа. Одоо бид нар нэг энэ хавьд л орж ирж байгаа ч гүн. Яг таавар маань энэ ингээд тойроод ийм хашаатай. Энэ ер нь бол ингээд юм байна. Бас энэ чинь хамгаалтын цайз хэлбэрээр барьсан. Энэ цайзыг барих гол шалтгаан нь болохоор Нормандын дайны дараа энэ нэг чинь барих шийдвэр нь гарсан юм биш. Яг тэгэхээр Нормандууд ч одоо ер нь Францчууд өстэй тийм ээ? Францууд шүү дээ. Далайн цаана ерөөсөөр ойрхон байгаа шүү дээ тий. Тэгэхээр Нормандуудтай хийсэн байлдааны дараа 1066 онд тийм том байлдаан болсон юм байна. Англи, Франц хоёрын хооронд. Тэгээд ерөөсөө ийм хамгаалтын цайз барья гэдэг санаачлаг гараад энийг барьж эхэлсэн юм байна шүү дээ. Ер нь яг 1066 онд чинь энд Уильям 1 гэдэг хаан Англиг удирдах гэсэн юм байна шүү дээ. Хаан ширээ сууж исэн юм байна. Тэгээд Уильям 1 хаан чинь ерөөсөө бид нар одоо энд ийм хамгаалтын цайз те улсын хамгаалсан ийм барихгүй болохгүй гэдэг санаачлагаар энийг барьж эхэлсэн юм байна. Тэгэхээр ч одоо 11-р зуун гэдэг чинь одоогоос ер нь бараг 1000 жилийн өмнө юм байна шүү дээ. Одоо нэг юу ах юм бэ? 2066 онд энэ тааврын 1000 жилийн ой болох юм байна шүү дээ. За тэгээ энэ одоо энэ улаан сарнаануудыг болохоор энд маш олон хүнийг цаазалсан тэр цаазалсан хүмүүсийн одоо цусыг бэлэгдэж ингэж энийг одоо тэр яг энэ тааврын тэр дээр нөгөө нэг цаазалдаг хэсэг нь байсан юм байна. Тэгээ тэн дээрээс тэр цус ингэж доошо бууж байгаа байдлаар энийг чинь харуулсан юм байна шүү дээ. Английн ер нь гэлтгүү дэлхийн дандаа тийм сурвалжит, тийм нэр хүндтэй, тийм олзлогдсон те дайны янз бүрийн улс төрийн ч юм уу хэрэгтнүүдийг авчирч энэ цаазалдаг байснараа маш их нэрд гарсан юм байна. Тэрнээс зүгээр нэг боолуудыг ч юм уу те цаазалдаг газар бас биш байсан. Тэгээ сүүлдээ шорон хитэр өгсөн. Тийм сүүлдээ шорон болоо. Тэгээ сүүлдээ эн чин 1000 жилийн түүхтэй ордон шүү дээ цайз. Тэгээ сүүлдээ түүхийн явцад энэ Английн
үе үеийн хаадууд амьдарч ирсэн те. Тийм гэхдээ маш их Ёслол олон зуун мянган жилийн түүхийг агуулсан хэдэн үеийн түүхийг агуулсан дайн тулаан те үе үеийн хаадын маш олон түүх домгийг агуулсан ийм гайхалтай ордон цайз байна. Гайхов солиуд зохиогоод тэрийг парламентын ордонд хэрэгжүүлэх гэж байгаа. Дэлбэлэх гэж байгаа. Тэр амжилттай болоогүй те баригдаад энэ цаа зарах болсон юм билээ. Тэгээ эдгээр тэрэндээ 11 сарын 5-нд маш их солиуд буудсан юм байна. Тэрний нөгөө баяр гэж тэмдэглэдэг юм хайшин. Тэгээ тэр хүний энэ толгойг нь тасдаж авсан. Урагчдын хаалга гэдэг нь урагш их орноос урагсан гэдэг оруулж ирээ цаалсан байна. Энд ч олон бас лаглаг хүмүүсээ энд авч цаалсан. Нууцаар цаалсан. Урагчдын хаалга ямар учиртай вэ гэхээр урагчдын хаалга бол одоо энэ барилга руу энэ зохицолбор руу усан онгоцоор ордог хаалга байд юм биш. Тэр хаалгаар орж иж байгаа усан онгоц бол ерөөсөө ойлгомжтой. Энд чинь шорон байсан учраас нөгөө гэмт хэрэгтнүүдийг оруулж ирээ энэ цаазалдаг. Тэгээд тэрийг энэ англичууд урагчдын хаалга гэж нэрлэдэг юм байлаа. Гол шалтгаан тийм нэртэй. Бас энэ дотоодын те энэ язгууртнуудын уралтыг шууд урсан язгууртнууд те ван гүнгүүд рейцер одоо томчуудаа тэр хаалгаар оруулж авчирч цаасалдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэнд нь дандаа бас олонний нэртэй бас жижиг тийм ван тайч нэр хүртэл байсан гэж байгаа байхгүй. Авилгалчид бас байсан л гэдэг юм да. Тэр энэ дээр бүр тавцсан байгаа шүү дээ. Аливаа орон одоо 1000 жил болж байхдаа энэ хөвсөн өөрчилж шорон юу бол юу болж байгаа. Тэр үед ямар хаан байсан тэр нь ингээд эндээ эзэмшээл явчихж байгаа байхгүй. Одоо бол сайхан музей болоод одоо гоё хааныхаа тэтмийг хадгалаад ингээд чи хөвсөн өөрчлөлтөд байгаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолол нь хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Байгалийн сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг зогслоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг толдох арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Гайхамшигтын Tower of London одоо үзэхгээ тикет авах гээд ирж яхад гадна талдаа ингэ бичсэн байхгүй World Heritage гэдэг. Дэлхийн үнэт зүйл байхгүй энэ чинь бол дэлхийн ард түмний соёлын үнэт өв. Тэгээ ЮНЕСКОгийн соёлын өвд одоо өөр хамгаалагдсан. Жих тэтмээ аваад үүж штэ нэг. Ийм одоо гайхамшигтай ордон руу орж гинэ. Тэгээд бид нар хамгийн гол хэсэг буюу Английн үе үеийн хаадын тэтмийг үнэт тэтмүүдийг хадгалж байгаа хэсэг рүү орох гээд алхаа явж байна. За Crown Jewels танхим руугаа орж байна. Crown Jewels танхим руугаа орж гараад ирлээ. За үнэхээр өстой гайхаж биширлээ үнэхээр өстой нэрэ амьдралдаа ингэж гайхаж үтсэнгөө. Үнэхээр том барилаад байна шүү дээ. Амар том. Юу өстой 3061 карат гинүү. 3061 карат diamond чи ийм юм байт юм биш. Тэр болохоор юунаас олдсон юм бэ? South Africa, Өмнөд Африкаас олдсон юм байна. Өмнөд Африкч одоо бүх diamond-ийг л энэ Англи, Францууд колоничлоод бүгдийг боолуудаар ухуулаад дээрэндээ л авцсан хэрэг шүү дээ. Ер нь амар юм аа. Diamond гэдэг кино гэсэн Африкийн цус талмаас ховц сэргэлэн дэндүү тарсан юм аа. Ерөөсөө битүү алт аимшигтай diamond-аар юу тийм юу шана мана. Биш дэлхийн хамгийн их алт чи баг энэ дотор байд юм шүү баг. Юу вэ баг. Тэр нэг том алтан тоогоо байна те. Зургийг авцсан баг харуулнаа. Нууцаараа зургийг авсан. Энэ дотор чи хамгийн гол нь бичлэг хийхийг оргилдог юм байна. Ягаад тэгэхээр дэлхийн нөгөө үнэт өвөө те. Английн одоо хаадын хусах ямар боломж байхгүй байна. Ерөөсөө юм 6 давхар зузаан шилэнд хийцэн байна. Шилэнд хийгээд энэ тэндээс камертай. Ерөөсөө битүү камер тэгээд маш олон хамгаалагчтай юм байна. Дөрвөн хүмүүс орж ирсэн. 1937 онд Английн хатан Элизабет II-ын тэр хаан ширээн суухдаа залж исэн тэтмэн бас ойгүй тансаг идэв шүү. Тэнд одоо хэдэн мянган алмаз шитгэсэн байгаа юм байна шүү дээ. Амар юм. Тэр голд нь байгаа тэр том очир эрдэнэ бүр айгүй том өнгөтэй байгааз. Ягаан өнгөтэй.
Ер нь бол Queen Elizabeth II чинь бол 1937 онд хатан ам болсон юм байна шүү дээ. Тий. Тэгээд 70 жил суугаад саяхан нас болчихж байгаа юм байна шүү дээ. Тий. Алмаа Марк Бердэн бүгд ирдсэн бэ. Сод үлдээд байна шүү дээ. Яг энэ саяны энэ танхим болохоор Английн энэ хааны одоо угсааныхны титэм гардуулдаг ийм церемоник буюу ёслолын ийм ордон байж байгаад ёслолын үйл ажиллагаагаа Westminster Abbey руу шилжүүлсэн юм байна. Тэр дотороос бичсэн байх шиг байлаа. Тийм байх. Westminster Abbey дээр бол бид нар өчтөр гадна талаас нь орж харсан байгаа. Тэгээд энэ титэм зөвлөх болон одоо хаан өргөмжлөх энэ ёслолын үйл ажиллагаанд чинь бүгд энд болж исэн юм шүү дээ. Тэгээ нөө хаан одоо бусад хүмүүс нөө шагнал магнал гардуулдаг те гол үйл ажиллагаанууд ч бас энд болдог байсан юм байна. Намрын өдрөл бидэнд айчтэн ирдэ айны шогод лэштэн олсын дэгор цаштэн отлоо широн вара цонхи тошта сэтгэл хөдлөн бодолд дурсан чадраа нэгэн намрыг